За сайн байна уу үзэгчдээ та бүхэндээ цааш нэгэн подкаст болох мэрэгэн мөнхөг подкастаар уулзж байгаа таатай байна. Өнөөдрийн маань зочин хойморд маань бидний урилгыг хүлээн оролцож байгаа мэрэгд маань ирсэн байна. За За урилгыг хүлээн авч ирсэн баярлалаа. баярлалаа. Үргэлжлэн баярлалаа. За өөрийгөө танилцуулаад ингээд нэр подкаст хэлье. За тэгээ. За сайн байцгаана уу? За юуны ихэнд энэ хүү подкастыг эхлүүлээд явж байгаа хайдтай маш их баярлалаа. Баярлалаа. Солонгос улсад яг ийм подкаст хийдэг хүн байхгүй тий. Анхных юм шиг. Анхны жаачин бас гоё юм. За намайг мэрэгд гэдэг Солонгос улс ирээд одоо 3 жил гаруй болж байна. Тэгээд сая сургуулаа төгсөөд одоо ерөнхийдөө бол мэрэгжил ажлын орох гээд бэлтгэл шатандаа явж байгаа юм залуу байна. За баярлалаа. Тэгээд мэрэгд маань одоо ингээд жим хийдэг шүү дээ тий. Одоо ингээд бид нар чинь нөгөө нэг оюутны хайзуугаар шууд мэрэгчлэр ажиллах боломжгүй. Иса болон одоо ингээд барилгын нураалтай ажил голохгүй л дээ. Энэ чинь амар хүнд ажлууд шүү дээ. Тэгээд энэ хүнд ажлын араас шантрахгүйгээр ингээд зориг тавиад гоё тэмцээнд ороод ингээд тууштай байдлыг ингээд өөртөө яаж бий болгож үүсгдэг вэ? Тэр нь бол юу вэ юм бэ? Хүн нөө жижигхэн юм зуршилтай байх хэвээр. Тэрийгээ ингээд баг ингээд хийгээд яваад байвал хизээ нэгэн цагт нэг гоё том зүйлийг хийж чаддаг гэж боддог байхгүй юу? Тийм болохоор ингээд яаж ч эхлээд бол хүн чадахгүй шүү дээ. Тэгээ ажиллаа хийгээд жишээ аваад ингээд яриад өгөөд. Жишээ нь одоо фитнестэй тэмцээнд бэлтгэхдээ бол би мэдээж оюутан байсан. Хажуугаар нь хичээлдээ явна, хичээлээ хийн. Тэгээ хажуугаар нь дахиад мэрэгжлийн сургалтанд суудаг гэсэн аахгүй юу? Тэгээ мангар олон юм мэддэг. Тэгээ өглөө мэдээж 5-аас усдаг шүү дээ. Ер нь ихэнх солонгосын байгаа хүмүүс ч тий. Нар мандахтай зэрэгцэж босоод над жаргахтаа хамт тэгэл орж байгаа тий. Тэгээ тэр хооронд чи яаж амжуулах вэ гээл цагаа төлөвлөн хамгийн эхлээд цагаа төлөвлөн тий. За 5 цагт босч байгаа. Тэгээ би хамгийн их хийдэг байсан зүйл юу вэ гэвэл метронд нөгөө нэг юу яадаг. Ном уншдаг. Солонгослээс ажруулах гээд ном уншина. За тэгээд эренгүүтлээ газ хоолой бэлдээл жимдээ явна. Буцаж орой эренгүүтлээ 9 цагийн үед комдэрээ сууж жоохон мэрэгчлийнхаа юмыг хийж агаад тэгээ унтаал өглөө осоол ингээл яг ийм жагсмар нэг 5 сар бол явсан. 5 цагаас 11 цагийн хооронд яг ингээл яг төлөөдөө нөгөө нэг шоудах маудах те иймээ байхгүй яг ингээл яг явсан. Ингээд яг гоё ингээд төлөвлөгөөний дагуу явсан тий. Тэгээд тэмцээндээ бэлдээ тэмцээндээ ороод медаль аваад гоё байсан. Тэгвэл өөртөө юм гоё бахархсан мэт бахархаад урам авч байгаа шүү дээ. Цаашгаа дахиад нэг зүйлийг хийх юм бол би яг чадах юм байна гэсэн нэг жоохон хүч өгч байгаа байхгүй. Тэгэхгүй манайхан ч ингээд дундаас нь хайчдаг байхгүй. Хайчингуудлаа дахиад нэг юм хийвэл дахиад дундаас нь хайчна. Тэгээд одоо би шүү дээ. Би ч фитнес амар эмоцлоо бүртгүүлээд 2 өдөр яваад 3 дахь өдөр нэлээ орой тараад за нэг амарч тэгээд тэр чигээрээ амарсан. Наа чи бүр жилээр нь удлаж аваад нэг удаа ч явсан юмсэн. Би өөрийгөө хайж магадгүй гэж одоо 50 кг бол бүртгүүлээд байгаа. Хамгийн хэмтэг хаана манай гэрээ ойрлоо гэдэг. За нэг баярлалаа. Тав хүмүүс бас эндээс ингээд гоё зорилгыг жижигнэр тий. Жижигэн шигнэр биелүүлээ. Ямах карбидууд нэг гэдэг шиг ямах гэж зарим хятад үг болоо явчихлаа тий. Одоо хэрчим хитмэр гэж Монголд байдаг шүү тий. 7 нэг ах гэдэг тий. Одоо бас энд бас хуваараа нөгөө нэг арилжаа гэдэг зүйлийг санахж хийж байгаа шүү дээ. Тий. Энд дээр одоо ингээд арилжаа хийгээд одоо анх яагаад арилжаа хий гэж бодол өөрөө би чинь юу байсан юм бэ? 18 оноос хойш сонирхож эхлээд биткойныг сонирхож эхэлсэн. Биткойныг сонирхоод манай ах хийдэг байсан байхгүй. Тэгээд ахыхаа хажууд яаж хийдэг гэдгийг судалж яваал. Тэгээ багаар биткойн янз юм худалдаж аваад тэгэл нэг 5-7 доллар ингээл хийгээл яваад гэсэн. Багаас тэгж явж байгаа нэг том алдсан юм. 5 сая төгрөг алдаад 5 сая хаа тийм тухайд 5 саяыг алдаад тэгээд би найз нөө хамгийн сая үеэл манай найздаг байхгүй найзтай хэлчихэж чи 5 саяыг алдаад ингэж байгаа юм чинь 50 саяыг алдвал яах юм чи 500 саяыг олно гэдэг одоо тэгж хэлж байгаа. Тэгээ за чинь нөө том алдахаас илүү бага алдаад жоохон болгоомжтой юм байна тий. Чин бас сайн судалж байгаа хэрэгтэй зүйл юм байна гэдгийг бас мэдэж аваад тэгээ одоо л ингээ багаар одоо ер нь нэмрүүг орсон уу эсвэл яг хацгаргаа байгаа юу?
одоо ер нь нэмэгтэй л байгаа. Тим их ерөөхдөө бол тим их мөнгөөр тэгэж арилжаа хийдэг. Нэг 30-аас 50 доллар хавцаад олцдог. Өндөр шүү дээ. Нэг жоохон цаг маг сууж байгаа. Энэ өдөрт одоо ингээд нэг цаг л суугаа яг тэндээ ингээ анхаарал тий угаасаа яг нэг цагууд байдаг шүү дээ. Угаасаа арилжааны цагууд те Лондон юу хийдээс гэдэг те. Тэнгүүлээ харж байгаа л яг 7 цагт ажил хийдээс харна тэгэл тэрийг харж байгаа л нэг 8-аас 9 цаг ч гэдэг нь 9-ээс 10 цаг ч гэдэг юм уу. Ингэ сууж байгаа л. Одоо ингээд social distance дээр маш их ингээд одоо манай ингээд сургалтыг авмаа одоо тийм манай клубт нэг ингээд бид нэр одоо ийм амар ашиг хийчлээ гэх. Одоо энэ одоо дүүнер маань үзэж байгаа шүү дээ. Дүүнер чинь бол одоо ингээд сэтгэлийн хөөрөл маш ихтэй байгаа. Ялангуяа Монгол хүн нэг хурдан баяжиг гэдэг зам бол бүгдэнд байгаа шүү дээ. Тэр бүх хүн л байгаа. Хүн л байгаа шүү дээ. Зүгээр алга эргүүлгээ орд амьдарч байгаа үздэг. Юунгу тэр хүмүүсийн хөнгөн сэтгэлзүүдээр энэ хүмүүс ингээд тоглолт хийгээд байгаа байхгүй. Тэгээд яг ингээд өөрөө ингээд арилжаа хийдэг хүмүүс маань яг ямар хуу ингээд чамд ингээд санал тавьж байгаа манай ингээд хууцыг дэмжиж бид нартай хамт арилжаа хийгээрэй гэж байгаа нэг аль нь зөв аль нь буруу гэдэг тийм ялгаа байгаа юу. За энэ дээр бол би бас сургалтаа авч ирсэн зөндөө хүнээс аваад тэгэд яг ихэнх нь бүгд бол яг зааж байгаа үннийг бол заан заяа. Тэнгүүл тэрийг ингээд аваад хэрэгжүүлээ явж байгаа би л шийдэх байхгүй юу. Одоо жишээ нь юу гэх юм би яг яаж арилжаа гэхэд мэдээж арилжаа гэдэг зүйлийг чинь яг 0-оос ахуулаад 100 болсон ингээд бүгдийн тэр хүмүүс мэдж байгаа заяа. Мэдлэгийг нь бол бүгдийн заагаа өгч байгаа. Тэнгүүлээ би толгоондоо хүлээж аваад нөгөө нэг шуналтахгүй ах уу гэдгээл яг шийдэх хэрэгтэй юм. Өөрийнхөө арга барилыг батлах. Тэнгүүлээ одоо жишээ нь их мөнгөөр тоглох байлсвал багаар хийх үү гэдэг ч юм уу тийм юм аа сайн юу яах вэ бодох хэрэгтэй юм лээ. Тэгэхгүй би бол анх шуналтаад амар их мөнгө хийгээд алдаал дахиж тэрийгээ олон ч гэдэг юм уу тий. Ийм байдлаар ингэж яваад нэлээх алдсан. 7 огтлоод нэг огтл юу 7 хэмжээд нэг 7 хэмжээд нэг огтл гэдэг шиг маш сайн судлаад тэгээд демо гэж байгаа шүү дээ. Демо аккаунт дээр одоо 3000-аас ахуулаа. Хамгийн бага дээр нь эхлээд арилж байгаа юу байх хэвээр юм лээ. Дансаа зэнэглээд тэнчэнээс ахуулаад 5000 ч юм уу 100000 болгоод ингэж явахгүй бол хүмүүс чинь шууд 100,000 макс нь тулгаж байгаа л яг мөрөгтэй тоглоом шиг хийгээд идэх байхгүй. Шууд бай дараал шууд сэл дараад шийдэв үү те. Тэнгүүтлээ жинхэнэ мөнгөө хийнгүүтлээ яг тэр хүн шигээ нөгөө нэг шууд юу ч бодох ямар ч нөгөө нэг техник анализ янз янзын байхгүй шууд бай. За одоо энэ яг үсэх юм байна гэвэл шууд бай дараад нөгөөх нь сэл явчихдаг юм те. Ингээд алдаад тийм билээ. Тэгвэл ингээд эхлээ сургалтуудаа сайн аваад тэгээд демо аккаунт дээр маш сайн юу яах хэвээр. Бараг нэг 5 сар бол демо аккаунт нь үдээд тэгээд нэг 100-аас ч юм уу 50-аас ч байт юм аа бага мөнгө өөр ингээ алдахад ингээд амжилтын харамсахгүй мөнгө амжилтын хэм маяг нөлөөлөхгүйгээр санхүүл нөлөөлөхгүйгээр тий. Тэгэхээр нь бол бага мөнгөөр ашиг хийж чадчихвал айгүй сайн мундаг байхгүй. 10 доллар хийнгүүлээ тэрийгээ 50 болгож чадчихвал тэгэл мундаг л гэсэн. Тэгэл явандаа тэгэл улам илүү сайжрах гэсэн. Солонгос нөгөө ингээд сая хамрын хагалгаанд орсон нэг рил бичлэгүүд хийсэн шүү дээ. Яг хамрын хагалгаанд орох гол зорилго нь яг юу вэ? Юу хийсэн нөө багада цаг савлж байгаа унаад манайхан ч бүгд л хамрын асуудалтай. Би ч хамрын асуудал. Тий, нэг бол зохиулдаг ч юм уу. Нэг бол яадаг чи тэгээд асуудалтай. Тэгэж явж байгаа цаг савлж байгаад ийшээгаа юм өргүүлж унаад. Тэгээд тэрнээс хойш бараг 5 жил мэл толгой өвдөж явсан. Дандаа битүү. Яагаад гэвэл хүн чинь нэг талаараа амьсгаа авч байгаа юм чинь уушгинд юу нөө зүрхэнд юу цус сайн авчихгүй. Тэгээд толгой өвдөж эхлэе. Сүүлдээ бараг 1 хоног толгой өвдөж. Тэгээд за ер нь хамрын хагалгаа гарах гэсэн. Одоо хамар хөтөрөнгүүд одоо манайхан хамрын цэцлэгээ юм хэрэгэлдэж шүү дээ. Хамрын цэцлэгийг хэрэглэж яав. Юу яад юм гэлээ. Солонгос эмч минийхээс яг хийлгчээ жоохон битүү байсан аахгүй юу. Тэгсэн чинь солонгос эмч хамрын цэцлэг хэрэглээ зүгээр гэж хэлсэн. Тэр надад нэг асуудал байхгүй юм шиг санагдсан. Монгол дотор ч гэсэн хэрэглэдэг байсан. Тэг хэрэглэдэг байсан. Би болохоор юу яасан. Миний ч яг ингээд би хүүхд тогтоос хүн цохиулаад яг энэний ингээд яг энэ хоёрын хооронд гээ кавлын ясан төмөрцөө байхгүй. Тэгээд төмөр тавиад хийлгэсэн. Тэгээд солонгост ирээд ажил хийж байгаа би норолт ажил хийдсэн. Норолт ажил хийж байгаад нэг өдөр хамар ингээд хоёр хамар битүүшдэг байхгүй. За амьсгалж болтгоо. Тэгээд очиод үзүүлсэн чинь хүний ингээд амьсгалын систем чинь
ингэж яваад тухаараа ороод ингэж хоошоо амьсгалаад тэгээ хоёр хатны саадны хонхорхоос ингээд хонхогоороо байж хэвээр. Тэрнийг битүү болцсон. Тэгээд нөгөө би чинь нөгөө даатгал хатгалж төлдөггүйсэн юм чинь. Тэгээд хагалахын турсан ч миний амар өндөр төгсөх хатгал. Тэгэл эм чинь бас ингээд хэлж байгаа юм чинь. Энэ ингээд зөвхөн өнөөдөр ингээд хамар битүүрснээс олсон зүйл биш ээ. Ингээд урт хугацааны зүйл ингээд хоригдлогдсон байна. Тэгээд та нар ингээд хамраа мацаа угааж хэрэгтэй гэдэг. Би ч гэсэн чамаг одоо ингээд хагалахын турсан хамраа сайн угааж гэдэг. Тийм, хамраа дандаа угааж тэгсэн. Тэгээд хамрын заслах хэрэг монголчууд ч нөгөө хамрын заслах хэрэглээд яадаг нөө мах ургацдаг мургацдаг гэдэг шүү дээ. Тэр бол худлаа юм шиг санагдсан шүү дээ. Би хагалгаанд ороод гарсны дараа ингээд энэ ч бас ихсэн л дээ. Хамрын заслах хэрэглэж бодноо. Би чам энийг зөвлөнө гэдэг заслах гэсэн. Тэгээд тэгтээ тэр заслахын цацгад Монгол бод заслах шиг ингээд цоригдгүй. Монгол хүмүүс шууд ингээд цоригол ингээд 2 минут рүү ингээд ороод ирдэг шүү дээ. Энэ болохоор энэ нь одоо тийм сайн болохоор гэдэг юм уу? Тийм бас нэг жоохон хөвгчлөлтэй яад юм байгаа тий. Аль зүйл жоохон хүч багтай байт юм болов. Тийм байж магадгүй. Манайхан ч юм амар хүчтэй байдаг гэдэг шүү дээ. Манайхан ч өөрөө бас тэгээ судалгааг өмөөтэй бид нарт мэдээлэл талаараа хүмүүс залуучуудын холбооны Солонгос дахь тэргүүнээр ажиллаж байгаа шүү дээ. Тийм. Энэ танаа яг ингээ залуучуудын холбоо яг ямар үйл ажиллагаа эрхэлдэг? Яг гол зорилго нь юуны чиглэлтэй юм? Энэ бол Солонгостойгоо залуучуудтайгаа л одоо залуучуудыгаа зөв чиглүүлэх ч гэдэг юм уу те аль эсвэл нэгэнтээ бидэд нэг том улс төрийн нэг тийм юм байхгүй шүү дээ. Тэр ингээд энд байгаа залуучуудтайгаа нэгдүүлээд ч юм уу нэгэнтээ танилцуулаад ч юм уу те. Манайхан ч одоо ингээ хувьтай зүтгээд идэв шүү дээ. Ганцаараа ингээд тэнгуэл бусад улсын одоо жишээ нь Үзбекистан ч гэдэг юм энэ тэнх хүмүүсийг харангуул гоё нэгдээд нэг бол компани байгуулад ч юм аль эсвэл мэрэгчлэрээ адилхан мэрэгчлэлтэй хүмүүс нийлээд компани байгуулад тэгээ ингээд Солонгосын зах зээл одоо яадаг чинь тий компаниараа ингээд үйл ажиллагаагаа явуулаад тэгвэл манайхан ч хувьтай л ганцаараа ингээд зүтгээл яваад идэв шүү дээ. Нэг тийм юу байхгүй. Одоо нэгдэхгүй тэхийн тулд ер нь хамгийн гол нь би бол бодохдоо Солонгостойгоо залуучуудтайгаа нэгдгээд хийж чаддаг одоо чи одоо нэг юм чаддаг байгаа шүү дээ. Тэрийг нөгөө хүндээ зааж өгдөг юм уу те. Нэг юм чи илүү харилцан суралцах илүү нэг зүйл мэдчихвэл нөгөө хүндээ энэ чи ингэ тийм байлаа шүү дээ гэдэг юм уу те. Тэг мэдээлэл айгу хомс юм шиг. Би Солонгос ирээд тгий санагдсан байхгүй. Мэдээлэл хомс. Одоо шинэ хаанаас юуг олох хэвээр хаана юу байгаа юм те. Энийг чи мэдэхгүй хаанаас судлахаа мэдэхгүй. Тэнгүүл тэгэл эцээ нэг нь мэдчихэл байгаа байхгүй. Тэгээд хинт ч хэлэхгүй. Тэгээ ганцаараа явах байхгүй тэрийг. Тэгээ одоо нэг юм өгөөд шүү дээ. Эрдэнэтэй хүн дараа их мөрөн дөлгөн байд. Одоо тэнгууд энд маа нэг үеэл байна л да хэлбэл доктор сураад төгссөн. Тэнгууд би тэр найзтайгаа ингээл битээр ингээл уулзаад юм яриад ингээд суугаад би өөрт нь хэлсэн байхгүй. Тэгээ чи энэ ганган мэдлэгээ бусдаа түгээл таандаа гэсэн чинь би хүн зааж чадсан гэж байгаа байхгүй. Хичээд юм тийм. Тэр хүмүүс ингээд одоо тэрийг гоё задлаад ингээд зааж өгөөд харин би гол нэг тэгэж одоо тийм залуучуудыг л олоод манайх энэ подкастнда тэр залуучуудыг ингэж оруулаад гоё тэрийг нэмлээ гоё задлж өгөөд. Тэгээ мань хүн бол өөрөө хэлдэг. Би ер нь ирээдүйд тэгээд одоо энэ улсад одоо тийм ажилдаг байхгүй бүр сургаад төгсөөд ажлын явуулга аваад энэ ажилладаг. Монгол би Монголд очиод угаасаа тодорхой хэмжээний цагийн багш хийнэ. Монгол улсынхаа ихтэй сургуульд залуучуудаа яг хөгжүүлэн тэр хөлтлөө би өөрөө бас сайн хөгжмөр юм гэдэг байхгүй. Докторийн стэйж цал байдаг үгүй л чинь. Багшилжээс докторант болно. Түүнээс тэр хүний чинь цаал нь 25 26-ах наснда ингээд доктор гэдэг тэр амар том хэрэгжлийг эзэмшээд авцсан. Тэгээ тэрүүрээ тулцсан хүн чинь тэгээ дахиад би соох юм байна гэдэг байгаа байхгүй тий. Тэгээд нөө их мөрөн дөлгөөн гэдэг шиг ингээд тэгээд танаад үл энэ холбоонд ч гоё залуучууд чөлөөтэй нэгж байна шүү дээ. Тийм манайх ийм тийм өвөл хэлбэр байхгүй. Тэгээ гоё чөлөөтэй нэгдэл за манайх ийм юм их үү тийм санаа ийм юм хийш гэдэг юм уу тий. Чөлөөтэй байна. Энэ юутайгаа яаж уялдаж холбогдъё? Одоо Монголын залуучуудын холбоотойгоо яаж уялдаж холбогдъё? Монголын залуучуудын холбоотой сая үйл ажиллагаа нэг бахан гişүүд тавьшаад нэг үйл ажиллагаа хийсэн. Чингүн тий. Тэр яг анхны холбогдож ажилласан ажил. Тэрнээс өмнө бол хараат бус байж байгаа. Тэгэхээр би тэмцэнэ үйл ажиллагаа. Сая тэр гişүүд ирээд ярилцсан ингээд уулзалт хийсэн шүү дээ. Тэгээ би чанууны наадам, үүзэн фүүгийн наадам, сөүлийн наадам дээр очиж ингээд залуучуудаас яриа аваад тэгээ манай нэг хэдэн найзуудаас очиж байгаа. Би бас өөрөө очигээд амьдсан бүл дээр нах ингээд бэлтгэл ажил гэсээр байгаа. Тэгээд асуугаад тэр хүмүүс нэг л зүйл хэлж байгаа байхгүй. Яг ингээд гой залуучууд гой асуулт бэлдэж ирсэн. А тэр хүмүүс
ингээд тэр ингээд хариулж чадахгүйсэн. Тэгээд өө тийш нэг ингээд сэдвэр ярингууд одоо ийм асуудал тулгараад байна гэхэд өө тийм харин тийм байгаа гэдэг ингээд дандаа тийм ингээд тойруулсан маягаар тэр ярианаас ингээд зайлшилсан маягаар хариулж ийн гэж би сонссон л доо. Тэгээд одоо дараагийн ингээд уулзсан дээр одоо ингээд тийм ингээд илүү их нээлттэй бидний ингээд асуудал чөлөөтэй хариулах тийм хүмүүс ирэх үү? Яг юу л юм бэлээ л дээ. Гişүүд гэхээр л яг бүхнийг нэг шууд шийдээл одоо юу гэдэг чинь тэгээ шийдлийн гаргаад бүхнийг мэддэг бол биш юм байлээ. Би бас тэгэж ойлгосон байхгүй тэнчэнээс. Яг үлгэр хэд ч одоо тусдаа нэг хариуцсан нэг чиглэл байгаад байгаа шүү дээ. Яг тэрнийхээ дагуу л ажиллаа хийдэг шиг санагдсан. Тэрнээс яг ингээ бүх чиглэлд одоо жишээ нь Солонгостойгоо залуучууд ингээл бүгд л асуудалтай байгаа шүү дээ. Тэгэл энэ бүгдийг одоо тэнд очиод хилэнгүүд л шууд шийднэ гэсэн үг биш. За энд ингээд сонсоод ойлгоо авчлаа. Тэнгүүлээ Монгол очингуудлаа одоо яадаг чинь те улсын хурлын гишүүдтэй одоо хилдэг ч юм уу те ийм үйл ажиллагаа ингэж байгаа. Тэр нь ийм саналтай Солонгостойгоо залуучууд ийм саналтай байна гэдэг зүйлийг юу яах юм бэл. Тэрнээс шууд энэчээр нь шийдээл одоо энд байгаа бид хэдийн асуудлыг шийдээл Монголд очиод шууд ажлын байрыг бэлдэж өгөөл тийм бол юу байхгүй юм бэл. Одоо тийм хурдтай юу л боломж бол байхгүй юм бэл. Сая чинь тэгээ дандаа залуу гişүүд ирсэн шүү дээ. Одоо самбуу гişүүн, цэнгүүн гişүүн, шижгэр гişүүн гэдэг нь улсын хурлын хамгийн залуу гişүүд. Тэгвэл тэр юун дээр одоо илүү цаашаа гоё ингээд анхаарал залуучуудтай гоё юм боломж олгосон тийм юм танах ингээ хийх юм биш үү? Тийм цаашаага одоо зөндөө их төлөвлөсөн байгаа. Одоо нуухгүй бол ойрын одоо ингээ төлөвлөж байгаа зүйл юу байгаа? Одоо төлөвлөж байгаа зүйл гэвэл сагсан бөмбөг волейболын тэмцээн байна. Энэ дэр чинь монголчууд хамгийн их цугладаг байхгүй. Зөв. Хэдэн сарын хэдэнд болох вэ? Ер нь яг нэг тооны гараагүй тийм. Би чинь Монголоос ирээд удаагүй байж байгаа тэмцээн зохиосон байхгүй. Чинь бүгд гоё. Ингээл нэг сууж байгаа штэ. Доотлолт нэг ч хог байхгүй. Залуусаа. Тэгэл би энэ Солонгостойгоо залчууд яасан гоё гэж бод. Уснуудаа чи ингээ авчиж өгсөн юм уу? Хүмүүс өөрсдөө усундагаа авсан юм. Усундагаа бүгдийг бид тавьсан байсан авчраа. Тэгээд тэнцээс аваад уугаал. Тэгэл босоо явахдаа нэг ч хог байхгүй. Тэр зааланд баяр хүрээ. Бид нар чи бүгд өсөн улсаа төлөвлөдөг. Энд чи өнөөдөр бүгд найз Солонгосод нэг Монгол иргэнтэй таарчаад энэ дорж байна шүү дээ. Энэ дордон байна шүү дээ гэж мэдээж хэлэхгүй бид нарыг Монгол улс л ярина. Бидний ингээд урд одоо эцгийн минь овгны урталт одоо Монгол гэдэг айж том овг байгаа шүү дээ. Одоо Монголд одоо ингээд залуучуудын айгу хурдан баяжхийг хүсдэг. Энд хүн болгоны бодол. Тэгээд одоо манай улсын ордныг дэвшиж байгаа зарим нэгэн гишүүдэд нэрээ боловсрол гэдэг нь үнэхээр 0. Тэнгуут тэрийг хараад өсөж байгаа залуу хүмүүс чинь ингээд сураад яах юм бэ тий? Сургууль сураад яах юм бэ? Зүгээр нэг намын нэг даргын одоо ингээд цүнх бариад явчвал миний амьдрал гоё болчих юм байна гэж амар их бодоод байгаа байхгүй. Би энэ бодлыг байхгүй болоосаа гэж боддог. Олон юмыг та эзэмших шаардлагагүй байхгүй. Миний зүгээр боддог зүйл нэг зүйлээ толтолно. Одоо ингээд өнөөдөр ингээд өчтөрхөн ингээд манай Монгол төрийн наадам маань ингээд болдог өнгөрлөө шүү дээ. Тэгэхээр өнөөдөр ингээд Батцуур аваргаар Ховд аймгийн Зэрэг сумын харьяад Батүлжийн маань ингээд заа маань одоо ингээд олон жил хичээсэн үр дүнгийнхаа ингээд хүн ингээд шагнаж байгаа байхгүй тэр том авраг. Тэр том авраг өөрийнхөө 7 удаа ингээд авсан тий. Тэр бүх 7 удаа барилдтаа нөгөө унсан бүхүүд нь бүгдээрээ л давна л гэж барилдаж байгаа шүү дээ. Энэ улсын баяр цэнгэл наадамд 5 авна гэж барилдаад тэр хөдөлмөрөө гаргаж байгаа 7 давсан тэр даваагаа зүгээр л тэр хүн бэлгэлсэж байгаа. Тэр нь яагаад гэж тэгэхээр тэр хүн тэр зүйлд маш тууштай явсан. Тэрнийхээ оргил дээр ингээ гарч чадчих байгаа байхгүй. Яг энэ шиг ингээд бид нар хүссэн сонирхсан зүйлээ тултал нь эзэмшээд тэгээд тэрийгээрээ дараа нь мөнгө олооч. Эхлээд мэрэгжил сонгохдоо мөнгө гэдэг зүйлийг битээ хараад тий. Одоо хүүхдүүд ингээд яриад ингээд миний ямар үйлдэлтэй болох юм гэхэд мөнгө их олт юм гэж олон даа. Ингэж байгаа байхгүй. Уг хүнийх нь өгөгдөл нь шал өөр зүйл байгаа гэдэг. Тэгэхэд одоо өнөөдрийн ингээд арилжаа ингээд мөнгө их олж байгаа ч гэсэн 10 20 жилийн дараа энэ яг арилжаа яг мөнгө олохгүй тийм шүү дээ. Тэгэхэд тэр хүн юу цураагүй 40 50 хүрсэн тэгээд онцол яах вэ? Энэ дээр энэ ямар хөө болтой. Тийм би бол тэгэж би өөрөө яг нэг имийг л одоо ингээд эцсийн яг цаашдаа юу гэж амьдрах уу гэд бодсон байдаг аах. Яг нэг л юм байдаг аахгүй. Би угаасаа л мэрэгчлэрээ яаж хийж байгаа Солонгост ажиллаж байгаад Монголд очоод
компани байгуулах ч юм уу тий альцвал компанид ажиллах ч юм уу тий ингэж л явна гэж боддог байхгүй. Тэгээд бусад юмнууд нь юу гэх юм бол зөв ингээд энийг дагалдаж явж байгаа л юмнууд гэж боддог байхгүй. Илүү тоо юм санаа зовхгүй яг л нэг л зүйлээ яг бодцсон. Жанжин шугамаа барай. Жанжин шугамаа. Бус нь болохоор яг ингээд одоо миний тэрийг ингээд дагалдаа явж байдаг юм одоо фитнес ч гэдэг юм уу, арилжаач гэдэг юм уу тий. Ингээд бусад юмнууд нь миний хобби. Тийм. Тэгж бод. Маш олон хоббитой байж болно. Гэтэ эцэг нэг л зүйлээ л тууштай экстра гэж амар их боддог. Хоёул яг нандаа чинь бол хамт нэгдэж яваа. Тэгээд тэнгуэл энд байгаа бас дүүнер чинь одоо жишээ нь яг ингээд ажиллаад би амар харамсаад тийм юм. Багаас нэг 18 өстэй хөгд чинь ингээд солонгос хүмүүс нь ч дандаа нэг 50 60 эдтэй нөхдүүд байгаа шүү дээ. Нөгөө үеийнх нь хандлага нь ч тэр одоо юм ч хамаг юм жоохон онцгой л байгаа шүү дээ. Тим хандлагыг тэр хүүхдийн толгоонд хийхэр чинь тэр хүүхд яг л тийм болж байгаа байхгүй. Тэнгүүл ингээл өглөө босоод ажилдаа явбал шоудаа ч юм уу тэгэл дахиад өглөө нь ажилдаа явбал өшөө толгоонд нь юу ч бодохгүй болсон. Агаа маргааш ажиллана. Маргааш ажил тэр. Тэнгүүл би замдаа явж байгаа л агааг нь дүүжи юу яа л та ядаж ингээд 7 хоногийн хагас бүтэн сайн жээд юм уу 5 дахь жээд юм уу энд нь сайхан ажиллаад үлсэнд нь хичээлээ хэлдэ чи нэг 7 нэг ядаж нэг 8 жил хичээчхэд чи нэг энд одоо ингэж олж байгаа мөнгөө бараг 1 жил ажиллахад л олно штэ гэд дандаа тэгж хэлдэг хамт ажиллаж байгаа юм байна. Манай подкаст үзэж байгаа тий оюутан залуу хамт маань гэсэн яг энэ манай мэрэгдийн маань хэлсэн үг ингээд гоё тий өөртөө шингээж аваад хэрэгжүүлээрээ энэ бол маш гоё яриа байна шүү. Тэгээ одоо хоёлаа гоё гэр бүлийнхэн талаар яриа. Анх ингээд найз бүсгүүтэйгээ ингээд хаан танилцчихав. Найх гэж одоо хэр араас нь гүүж одоо гүүж л байсан гэдэг үү. Гүрсэн. Йоо найз охинтойгоо холбоогоор хойд амжуулж танилцсан юм байна. Тэгээ манай холбоо аягүй сайн шүү дээ. Ихэнх нь манай холбоонд ажиллаж байгаа охтууд байна шүү дээ. Бараг ихэнх нь найзлаатай болсон. Яаж найз залуутай болсон бэ гэсэн чинь холбооны үйл ажиллагаан дээр бүгд танилцсан зөө. Та ганц үе залуучуудаа манай холбоод нэг дээрээ холбоод нэг дээрээ тэгж явж байгаа л танилцсан. Тэгээ мэдээж хойноос нь гүүн. Тэгээ угаасаа ингээд нөө заяаны хань гэдэг шиг тэгэл нэг мэдхэл хамт байгаад эхэлсэн. Тэгээ дараа жил нь жирэмсэн боллоо. Одоо ингээд нэг удаагүй шүү дээ. Анх ингээд яг энэ л хүн миний яг заяаны хань юм байна гэсэн юм мэдрэмж юм уу? Цаанаасаа нэг байд юм лээ угаасаа. Төрдөг гэж юу? Тийм. Энийг яг үгээр хэлж чадахгүй. Бас эдгээр хийж чадахгүй зүйл бол байна л да. Тийм байд юм бэлээ. Би ч өмнө нь бол ингээд зөндөө олон хүн амьтантай уулзаал явж байгаа шүү дээ. Уулзаал. Тэгээ нэг л болдгоо байсан байхгүй. Тэгэл яг одоо найз охинтойгоо уулзаал. За яг л энэ л яг миний найз охин юм. Би л яг энэ хүнтэй суух ёстой юм байна гэж бодсон. Тэгээ бид хоёр ч нэг хамт хоёулаа фитнес хийдэг. Сонирхол хобби нэгтэй. Дээрээс нь тэгээ бүх л юм яг адилхан байгаа гэсэн байхгүй. Заяаны нэг хосууд адилхан гэдэг. Ямар гоё юм тий. Хамт фитнес ийн. Тэгээд бид хоёр чинь гадуур хоол би бас нэг гадуур хоол иддэг байхгүй. Яг адилхан. Манай найз хүн бас гадуур хоол иддэг. Дандаа хийж тэгчээ юм уу. Энэ минь ингээд бүр яг таараад тэгээд одоо тэгээ гоё ингээд хоёр хүний хүсмээр нэг болоод тэрлүүг ингээд зүтгэж байгаа амар гоё харагдаж байгаа л да. Тийм тэгээ айгүй нэгнтэй урам хөвгт юм л угаасаа. Ганцаараа зүтгэснээс илүү хоёулаа ах чинь дэмтэй байгаа юм чинь нэгэнтэй. Ядаж ажилласаа ороод ирэхэд нэг нь хоол хийцэн байдаг ч юм уу те. Халуун тулаан өгдөх ч гоё. Угаасаа тэгээ ийм үг гэдэг шүү дээ. Эхнэрийн сайхан байлгах эрийн ухаан. Эхийг амгалан байлгах үрийн ухаан. Нөхрөө амар тайван байлгах гэргийн ухаан гэж манай монголчууд чинь амар ухааныг дээдэлдэг хүмүүс шүү дээ. Манай нөгөө одоо дархаа авраг хорлоогийн баян ухаан хэлцэг байдаг шүү дээ. Уурсан ч ухаанаа урдаа. Уусан ч ухаанаа урдаа. Яарсан ч ухаанаа урдаа. Манай монголчууд хожимдсон ухааныг ухаанд тооцдог. Ухаарлаг тооцдог байсан юм шиг нэг амар гоё хэлсэн байсан юм. Тэр үг би одоо ингээ байн бодож явдаг. Сайн ингээд болж байгаа шүү дээ. Ингээд хайртай бүсгүй нь одоо ингээд би давхар болоод ингээд хүүхдтэй басна хэлэхэд яг тэр мэдрэмж ямар байдаг юм. Юу вэ? Тэгэхээр ихэндээ бол мэдрэгддэггүй юм бэлээ яг нөө. Яг уу эмэгтэй хүн чинь яг хөвлөдөө тээж байгаа болохоор амар ингээд гоё үлээж авч байгаа шүү дээ. Би ч юм болохоор ингээд гизэн ингээд нэг том момч болоогүй. Яг нэг тийм би болцлоо гэл тийм амар эмоц бол байгаагүй.
би нэг тийм эмоц байдгүй хүн байхгүй юу. Одоо жишээ нь одоо намайг амар баярлуулсан ч үйлүүлсэн ч нэг инээгээд байхгүй, хүнд ч гомдоод байхгүй, хүн лөөч муухай ажиллаад байхгүй. Яг нэг төвшөндөө байдаг болохоор бас нэг тийм эмоц бол байгаагүй. Гэхдээ бол аав болох нь бол маш гоё. Тэгээ үүрэг хариуцлага гэдэг хариуцлага гэдэг зүйлийг одоо л хүлээх хэмжээний болцсон гэж боддог байхгүй юу. Нэг аав гэдэг одоо зүйлийг нэг яг аав шигэ авч явж чадах хэмжээний хүн болцсон гэж боддог байхгүй. Тийм болохоор уус чадах байгаа юм гэж боддог. Уус айгу мундаг аав болохгүй дараахан төлөв тийм юм чинь. Тэгээ эхнэрээ бол амар тустлан халамжилж байгаа үстэй. Тийм халамжлаа л. За одоо манай яг подкастны гол сэдв болох нэг одоо мэрэгжлийн талаар одоо асуултуудаа явъя. Манай мэрэгчтэй одоо яг бүтцийн инженер сая төгссөн шүү дээ. Тийм. Би Монголд геодезийн инженерээр төгсчөө. Геодез гэдэг нь одоо ингээд ойлгомжтойгоор ингээд геодез гэдэг нь хэмжилтийн инженер байхгүй юу? Одоо жишээ нь зам, гүр, барилгын хэмжилтийн инженер гэдэг. Одоо хэмжилт гэдэг нь одоо юу гэх юм бэ? Зам байлаа шүү дээ. Замыг одоо яг ингэж гоё тэгшхэн зургийн дагуу ингэж хэмжиж өгөх байхгүй. Тэгшхэн тавьсан байх уу гэдэг. Тэгшхэн одоо ингээ анханаас нь би ингээ хэмжиж өгөх байхгүй. Бүр анханаас нь авахуулаад тэр чинь ингээ газрын юу байгаа шүү дээ. Тэнээрээс авахуулаад ийм ч яж болно хүний нүдэнд мэддэхгүй шүү дээ. Тэнгүүл тэрийг нь ингэж нөө хэмжиж өгч явдаг байхгүй. Анханаас нь ингээ дээш. Замын тэр зузаан нэмгнийг бас хэмжих үү? Зузаан нэмгнийг хэмжин тий. Одоо зам эхлэхээс дуустал нь л байна гэсэн үг. Одоо Монголд одоо юу яаж байгаа шүү дээ. Голцоо нөгөө хөдөө орон нутгаар 2 игнэтийн зам байгаа шүү дээ. Тэнгүүд одоо тэр 2 игнэтийн зам дээр маш их ингээд ослоо аврах гардаг шүү дээ. Манайх яаж яах чинь зүүн талтай өрүүлтэй, баруун талтай өрүүлтэй гэдэг хоёр машин зүгээр хойлоод орж ирж байгаа шүү дээ. Солонгос удон Японоос. Тэнгүүд манай тэр замыг ягаад гэж өргөн тавьж болдгоо юм. Тухайн тэгээ нүүн цаад төсөөхөн дагуу зургийн компани ажиллаа хийж байгаа. Зургийн компани дагуу битэд ажиллаа хийж байгаа. Тэг ингээд ягаад тэгдэг мэдхгүй байна. Цаа төсөөсөө л шалтгаалж байгаа. Геодезээр ажиллаж байсан юм. Ажилласан. Би чинь 1 жил ажилласан шүү дээ. Би чинь 5-7 юун дээр хасаа ажилласан. Төмөр зам дээр нэг. Төмөр зам дээр. Тий. Тэрний хэмжилтийг хийжсэн. Зөв. Ер нь тэгээд ажиллаж хахад тийм ямар бай нөхцөл байдал одоо ажлын байдал нөхцөл байдал болон аюулгүй ажлын зааварчилгааг ер нь хэрэгдэг бай. Тухайн үед яг тэнд ажиллалаа. За ер нь бол офисын ажил юм байна да. Тэгээ нааша солонгос яваад мэрэгчлээс альхсан байна офис ажиллах гэсэн. Би чи гадаа мадаа ажиллах чангацсан байж тээ. Тий нилээн чанга. Гадаа ингээ өмнө говьч халуун. Тэгээ дээрээс нь ингээд салхитай бол битүү ингээ илс. Тэгээ бид чи дандаа гадаа ажиллана. Энэ говь нөгөө угуул гэдэг юм тань таард яа. Тий таарах штэ тэнд ч аа. Тэнэр газараа нийлж байгаа юм шиг л юм болт юм л. Энд дээр хөгжилтэй ярихад юу гэдэг вэ? Би 5-7 найзтай ханд ажиллаж байсан. Тэгээ бид нар шөнийн хэлтэнд гарах гэж шөнийн өдрөг яалагдсан шүү дээ. Уурхаад шөнийн хэлтэнд гарах гэж байжсэн чинь манай менежер л хаалга төгсөж шүү. Яасан бэ гэсэн чинь та шууд битийг хараарай толгойд ирэхэд сайн багал гараа хатаас амар шуурга болсон. Юу ч амьдралдаа нөгөө нэг хангаа үе юм чинь говь руу нөгөө говь угуул болно мэддэггүй. Яасан юм бол тэгэл амар сүртэй баглаад ууцмаа дуглаад гарлаа. Маа нөгөө найз чинь зин дээр завцгаар харах тавьж байгаа байхгүй хөггөө л чи. Тэгэл гарсан чил урд фуд хат гэл яваа. Тэгээд нөгөө угуулсан юм байлгүй дээ гэж бодоод андаа мань авраа гэж ингээ авсан байлгүй хийчих. Тэм хилтэй гарцаа. Тэгээд нөгөөдгөө татж аваад тэгээд нэг явс. Тэгж даат нөгөө говь угуул гэдэг зүйл юм байт юм байна гэж амар юм тэгэхээр ингээ эргэлдээд ингээ нэг дэшээ. Яг ингээ нийлчтэй юм билээ тэнгэртэй. Ямар ч тэрийг бол би харав. Зүгээр ингээ юу яадаг юм лөө. Зүгээр улаан шороо зүгээр тэнгэр газар яваад нийлээл шуурчт юм байна. Тэ амар юм. Тэгэл тэрнээс хойш яг за би ер нь офис ажиллах юм. Бүтцийн инженерээр. Тэ. Тэгэнгүүт бүтцийн инженер архитектуртай хоёр юугаар ялгаатай юм? Ялгаа нь одоо. Одоо жишээ нь хүн дээрээ хэлэх юм бол чиний гадна талыг архитектурын инженер хийгээд дотор талыг чи ясыг чинь л одоо бүтцийн инженер гэдэг хүн цаа тооцоолт нарын юм уу тийм гэсэн үг байна. Одоо болохоор чи тэгээд яг бүтцийн инженер зүгэл явсан шүү дээ тийм үү? Тийм. Бүтцийн зураг төсөл авахгүй юм. Бүтцийн инженер гэдэг мэрэгжлийг сонгох шалтгаан яг юу вэ? Одоо тийм ямар тийм сонин шийдвэрт чинь нөлөөлсөн тийм сонгох шалтгаан гэвэл угаасаа Монголд
одоо ингээл нэг тэнд очиход л нэг барилгаас тгийж унлаа, нэг барилганы өмнө унжлаа ч гэдэг юм. Баахан асуудал хийдэж штэ. Энийг л нэг аюулгүй бат бөх нэг зураг төсөлж яд юм уу те. Тийм зүйлийг хийчих юмсан гэж бодоод юм мэрэгчлээс сонсон. Бас олонхоо төлөө юм биш үү? Энэ олонний төлөө юм биш үү? Үгүй ер нь олонний төлөө юм хийж ижил хүн юу яаж амжилтанд хүрэх штэ. Тэгэхгүй хин ч хэрэггүй. Тэгэл нэг маргааш шиг хараад юм их юм бол тэг хол явж чадахгүй гэж боддог. За тэгээд манайх ингээд сэдвүүттэй байгаа. Мэргэжлийн талаар нь манайх орж байгаа оролцогчдоо ингээд судлаад ямар мэргэжлийн хийж байгаа тэр талаар нь ингээд бид нэр ингээд өөрийнхөө мэдж байгаа зүйлийг бусдад ингээд түгээх зорилготой. За сэдв нь болохоор мэргэжлийн шүүх хурлын болон гэж нэг болон. Энэ дээр болохоор Монголын барилгын талаар асуух. За одоо ингээд Монгол шинэ байруудыг чанар муутай гэж хүмүүс яриад байгаа шүү дээ. Чанар муутай хуучны 5 давхар байшингууд чанар сайтай гэл хуучин байрны их худалдаж аваад байгаа шүү дээ. Яг энэ дээр мэдээ мэргэжлийн хүний хувьд аль нь яг зөв сонголт юм. Орсын хуучин барилгын чанартай юм уу? Одоо энэ шинэ баригдсан барилгууд нь илүү чанартай юм гэдэг дээр. Одоо бүгд бол муу биш аахгүй. Сайн цагаа муу цагаа тэгээд нөө зураг төслөөсөө хамаарат тэгээд хянал чалгалт ч гэдэг юм уу те. Энэ бүгдээс хамаарат муу болох, сайн болох нь одоо юу яаж бас барилга чинь те. Тэрнээс шиг ингээд бүгд бол муу хийж байгаа бол биш. Сайн гоё чанартай барилга бол зөндөө байгаа. Мууч байгаа. Энэ нь болохоор тухайн компани төсөл, зураг төсөл тэгээд хяналт чалгалт ийм зүйлээс шалтгаалаад яг сайн муу байгаад байгаа байхгүй Монголын барилга. Тэгээд хичнээн гоё өндөр байлаа гэдэг тэр ингээд чанартай аюулгүй гэсэн үг бол биш Монголд бол. Одоо тэрийг ингээд энгийн ард иргэд бид нар шиг хүмүүс тэр барилгыг чанартай барилга чанаргүй гэдгийг яаж ялгах вэ? Одоо жишээ нь би ч гэсэн ингээд мэргэжлэр нь сурч байгаа хүний үед гаднаас нараад мэдгүй шүү дээ. Би ингээд гаднаас нараад энэ барилга сайн байна, энэ ста муу байна ч гэдэг юм уу. Гаднаас нараад үгүйс хин ч мэдгүй тэрийг. Тухайн компани одоо түүх, одоо нэгт нь бол тухайн компани түүх, тэгээд хийсэн төслүүд, тэгээд зураг төсөл, тэгээд хяналт чалгалт гэдгийг л сайн харах хэрэгтэй. Тэрнээс биш гаднаас нараад хинч тэрийг мэдэхгүй шүү дээ. Одоо жишээ нь энэ муу, энэ сайн гэд ялгаж чадах хүн байхгүй байхгүй тэрийг чинь. Одоо тэр барилга барьсан компани ба шүү дээ. Одоо тэр чинь мэргэжлийн хяналт гэдэг зүйл хүлээж авч байгаа шүү дээ. Тэнгууд тэр мэргэжлийн хяналт хүмүүс ил байдлаар тайлгнаж болдсон болов. Тайлгнаж угаасаа бүх мэдээлэл нь байгаа шүү дээ. Энэ барилгын ингэж хүлээж авлаа. Нэг бол энэ дутуу байсан болохоор хүлээж авсангүй ч гэдэг юм уу. Заавал аудит гэдэг зүйлээр зураг шалгуулдаг байхгүй юу? Шалгуулад барилгынхаа одоо хяналт олноор ингээд зураг төсөл нь явж байгаа шүү дээ. Тэрийг шалгуулад хэрвээ одоо энэ баган чинь энд байх усгүй эн чинь буруу байв. Энд чинь одоо даацын хаан биш вэ гэдэг мэнийг нураа дахиад хий гэдэг зүйлийг солонгост бол заавал хийдэг байхгүй тийм аудит. Хэрвээ тэр хүн энийг бариулахгүй, энийг хүлээж авахгүй гэх юм бол хүлээж авахгүй. Тэгэл цогсон. Монгол болохоор нэг хахуул гэдэг зүйл яагаад байгаа шүү дээ. Одоо жоохон мөнгө өгчвөл хүлээгээд авчдаг тий. Энд чинь ингээд монголчуудаас халаад энэ чинь хүний аймнаас шүү дээ. Одоо манай Монголын одоо барилгын салбар шүү дээ. Яг нормал стандартын дагуу яг баригдаж чадж байгаа юу? Тэгэхдээ зөвсөөрөхөд манайхаа тэр стандартыг барьж ингэж ажиллаж чадж байгаа гэж боддгоо. Одоо компани болгон л хэвээр яг төсөл болгон хондоо. Одоо жишээ нь тэр төслөөр ажиллаж байгаа хүмүүс байна шүү дээ. Ажиллаж байгаа одоо жишээ нь тэр төслийг ахлаад явж байгаа хүн ажлаа үнэхэр сайн хяналт чалгалтын сайн хийгээд яг зураг төслийнхэн дагуу хийж байгаа барилга бол яг л нэг дэлхийн стандартын Монголын стандартынхаа дагуу баригдаж байгаа. Тэр хэрвээ тэр төслийг хянаж байгаа ч юм уу аль тэнд ажиллаж байгаа хүмүүс нэг жоохон одоо ажлаа муу хийдэг ч юм уу те нэг хүний нүд хураад хийдэг ч юм уу тэгж хийж байгаа хүмүүсийн барилга тэгэл муу. Яг л нэг тухайн яг төслөөр ажиллаж байгаа хүмүүсүүдийн л сэтгэл байгаад байгаа. Одоо ингээд тэгвэл бид нар одоо барилга ингээд худалдаж авахдаа одоо тэр компанийг одоо судлах нь байна. Компаниа сайн судлах хэрэгтэй. Тэгээд тэр компанийн зураг төсөл хяналт шалгалт те тэгээд юу одоо чинь барилгын материал нь яаж урсан, хаанаас урсан, ямар материал урсан энэ бүгдийг ингээд судалж байгаа. Тэр одоо мэдээллийг судлахын тулд тэр чинь тэдний вебсайтн дээр л тавьсан байгаа. Бид нар бүгд л байгаа шүү дээ зураг төсөл бүх юм нөө. Яг тэрийгээрээ байх яг 100% байна гэсэн баталгаа энэ хаанаас авч авах вэ?
Одоо ингээд энэ дээр ингээд бид нар одоо Германы одоо сайн чанарын төмөр ашиглаж ингээд арматар загнасан гиснэ. Хятадаас төмөр авчиад арматурын загнасан байх магадлал. Монголд асуудал амар байгаа шүү дээ тий. Надад ч тэгээ мэдэх боломжгүй ч бодлоо. Одоо энэний цаана хоёлаа юу байгааг мэдэхгүй шүү дээ. Харин тийм. Тэгэнгүүт тэгэхээр харин тэрийг нь би бас мэдэхгүй байна энийг. Энэ бол тэгээд манай хяналт шалгалтын одоо арга шалгалт сайн байж тэрийг яг ингээд нэг бариад байж хахад нь хажууд нь хянж байгаа шүү дээ тэр хүмүүс. Одоо явц болгоныг нь хянж ингэж авч байгаа шүү дээ. Тэр хүмүүсийнх нь л яг хяналт шалгалт сайн байвал. Тэднээс чи одоо чинь энэний цаана юу байгааг би ч хараад мэдэхгүй чи ч мэдэхгүй байгаа шүү дээ. Чи бол яг хараад цаа нэг дүүжүүлж магадгүй те. Би бол бүр байхгүй шүү дээ. Тэгэнгүүт одоо энэ Солонгос, Японд одоо ингээд газар хөдлөл дайм төсвөртэй байлгатай шүү дээ. Одоо хэрвээ Монгол ингээд газар хөдлөлтөнд төсвөртэй байлгах гэвэл маш хацар цөөхөн шүү дээ. Тийм, монголчин гэхдээ одоо энэ Солонгос, Японыг бодвол газар хөдлөлт бага байдаг шүү дээ. Ягаад гэвэл манайх чи их газар болохоор хамаагүй бага. Тэгээд ерөөхдөө бол ойлголт нь гэвэл одоо нэг 30 40 давхар барилгууд байна шүү дээ. Заавал хөдөлж яадаг байхгүй. Тэгжээш одоо нурах нь бага. Нурах эрсдэл нь бага байдаг байхгүй. Одоо чинь Японд барилгууд нь ингэж хөдлөнө. Харин нөгөө нэг Porsche юм хийсэн тий хөдлөн тэгж. Манай Монголд бол гайгүй газар хөдлөлтийн хувьд бол дайжгүй. Гэхдээ болох юм бол тэгэл аюу муу байгаа шүү дээ угаасаа ойлгомжтой. Одоо энэ нөгөө стандарт дээр Японы тэр хэрэгжүүлэлээр нь болох уу? Болно шүү дээ. Тэрийг шаардлага тийм тавь. Одоо хуулиндаа тэгээ зааж өгч юм шүү. Хуулиндаа зааж өгч болно. Тэгээ гол нь өмнө хяналт шалгалт нь л байгаа. Манай хэрнээр нэг ягаа одоо мэрэгжлийн шалгалт байгаа даа. Тэрнээс ч манайх ч бүх норм одоо барилгын норм дүрм гээд бүх зүйл нь хууль нь байгаа шүү дээ. Тэрийгээ дагаад хийхэд ямар ч асуудал байхгүй. Угаасаа одоо ингээд 30 давхар 20 давхар барьсан барилгууд шүү дээ. Одоо эдгээр чинь насталж байна одоо ингээд 100 хэдэн жил л байгаа шүү дээ. Энэ барилга хэд вэ тийм. Би юун дээр хэлээ нэг уншиж яхад 100-аас 150 жил нэлгэсэн гэсэн насцал доо. Тийм. Барилга насцал гэж өстөө сонсож байгаа хүн. Барилгын насцалтай нь бол гэж. Яг юу яадаг вэ? Яг тэдээс хэдэн жил гэсэн байхгүй. Хэрвээ ингээд тодорхой нэг 30 40 жил болж шүү дээ. Тэнгүүтэл нь дахиж одоо нэг хяналт шалгалт аваад одоо энэчнээс нь ингэж өрөмддөг ч юм уу те. Тэгж авч агаад тусгай тийм машинд ингэж хийж үзээд тэгээд юу яадаг вэ? Шалгалт хийгээд тэгээд энэ яг насжилт нь хийдэн дахиад одоо энэ барилга дахиад хүн амьдруулж болохгүй юу гэдгийг шийддэг. Тэрнээс яг одоо 100-аас хэдэн жил тийм жил гэсэн юм байна. Тэр бол зүгээр маркетингийн сурталчилгаа юм байна тийм баг. Тэгвэл тэн дээр одоо ингээд тэр барилга одоо 30 давхар барилга байлаа. Тэр нэг 50 60 за 100 жил тэр барилга боллоо. Тэгэхэд 100 жилийн дараа тэр барилга одоо ингээд ааглагдсан шүү дээ. Угаасаа ингээд тэр бетоны даацны одоо ингээд дуусч байна гэдэг. Тэгвэл тэр бүх айлуудыг хайчих вэ? За ч сонио асуулт байна тий. Энэний гаргалгааны юу вэ? Наа чи тэгээд гол нь Монголын систем чи юм шүү дээ. Одоо тухайн ингээд барилгыг манайхан чи худалдаа авчиж байгаа шүү дээ. Тий. Тэнгүүл манай одоо хариуцдаг компани гэж одоо тэнд байхгүй сөөгл гэж байгаа шүү дээ. Яг ингээд хариуцаад одоо жишээ нь энэ ингээд барилга одоо тэр компанийн биш болчиход байгаа байхгүй. Яг тэгвэл бүгдийг ингээд хуваагаа хариуцуулаад хуваагаа зардж байгаа шүү дээ. Ингээд миний өмч болчиход байгаа. Одоо энэ хэсэг ингээд миний өмч болчиход байгаа шүү дээ. Тэгээ тэр ингээд нураа өмчих юм бол нөө байгалийн давагдшгүй хүчин зүйл гэж юм болох юм шүү. Би за би энэ 22 давхрын агаарыг би авна гэх юм. Агаарыг юу зовчихгүй тэгээ ингээд гинт ингээд нураа өмчаар чинь хинээс юу нэг юм тийм шүү дээ. Энийг л бас бид нар тусгаж өгөх хэрэгтэй байна тий. Одоо эн чинь бидний эрсдлийг бол үргэлж тооцож явах хэрэгтэй. Тооцож ер нь бол юмаа хийж байгаа шүү дээ. Одоо ингээд төсөөлөд та тий. За. Одоо шууд ингээд маргаашнаас ингээд тий. Минийх шиг ингээд шууд ерөнхий сайд болдог барилгын инженер юм тий. Барилгын одоо барилга яам гэж байгуулдаг тэрний инженер боллоо. Чиний хамгийн түрүүнд их 3 шийдвэр юу ах вэ? Шийдэл гэвэл одоо энэ мэдээж сурч авсан юм аа Монгол шууд технологи оруулсан да. Технологи талаараа одоо ухаалаг загварчлалын одоо монголоор
ухаалаг загварчлалын одоо тийм загварчлалээд одоо гээд тийм технологи сүүлийн үед солонгосчууд одоо бүх барилгууд дээр ашиглаж эхэлж байгаа байхгүй юу? Энэ нь яадаг вэ гэвэл нэгт төсөв хэмнэж байгаа. Цаг хугацаа хэмнэж байгаа. Аюулгүй байдлыг бол 100% нөгөө нэг хуучнаасаа илүү 100% болчихж байгаа. Илүү аюулгүй байдал болчихж байгаа. Ийм яг л энэ гурван зүйлийг юу яаж байгаа. Илүү нөгөө хөгжүүлээд шин тийм технологи гараад тэгээ энийг солонгосчууд яг ашиглаж эхэлж байгаа байхгүй юу? Хуучин AutoCAD гэдэг одоо тийм зурдаг юу гэдэг шүү дээ. Тийм юу монголчууд одоо бол ашиглаж байгаа. Солонгосчууд ашигладаг байж байгаа. Тэрийг халаад одоо BIM гэдэг тийм технологиг ашиглаж эхэлж байгаа байхгүй юу? Тэр нь илүү ингээд тэр нь илүү одоо төсөв хийн цаг хугацаа хийн одоо ажиллах хүчинч бас хэмжиж байгаа байхгүй юу? Яадаг вэ гэх юм бол өмнө ч одоо жишээ нь зурдаг хүн тустай. Тэгээд захилгаан тэгээд юу гэж хэлээ? Шугам моосны юм уу чи бохир шугамын тийм бохир шугамын хоолой энэ хэд ч ингээд бүгд тустай ажилладаг гэсэн бохгүй. Би юм болохоор энэ дэр ингээд бүгдийг нэгтгээд ажиллах боломжтой. Тэгээд дээрээс нь ингээд барилга барьж авах явцдаа 3D-гээр ингээд шууд гаргангуутлаа. Одоо жишээ нь энэ ингээд багантай энэ хоолой ингээд давцгийг бид мэдэхгүй шүү дээ. Одоо би мэдэхгүй шүү дээ. Тэнгүүл энийг шууд тооцоолоод энд ийм алдаа байна гэд шууд гаргаад өгөх боломжтой байхгүй. Тэгэх юм бол энийг одоо хийхээсээ өмнө тэр алдааг нь засаад бас нэг төсвөө хэмжиж байгаа байхгүй. Төсөв хэмнээ цаг хугацаа хэмжиж байгаа байхгүй. Тийм. Энэ технологиг одоо юу яа Монголдо оруулна да гэж байгаа юм. Гэтэ Монголд бас айгүй цөөхөн хүн одоо ашигладаг юм лээ. Одоо бас Монгол одоо ингээд одоо сошиалар маш олон хүмүүс одоо барилгын залиланд төвөрдөд нь шүү дээ. Одоо чи ингээд сайд болчихвол тэр хооронд одоо ингээд барилга бариад компани тий хүмүүсээс ингээд нэг 5 давхар бетон сонсчоод энэ дээрээ захиалга аваад айл дээр давхцуулаад байгаа шүү дээ. Энэ дээр чи ямар шийдэл гаргах вэ? Би бол энэ бол хяналт шалгалтын сайжруулна. Тийм. Хяналт шалгалтын. Тийм хяналт шалгалт сайн байж ижлэрч байгаа. Одоо чинь энд нэг хүн газар авсан байж байгаа. Тинчээр нь онлог хүн газар дахиж аваад дахиад байшин мэднэ гэсэн үг үстэй. Асуулт. Үгүй ийм ихгүй. Одоо энэ дээр ингээд нэг газар ингээд худалдаад авсан заяа нэг барилгын компани. Тэнгуудаа тэн дээрээ 5 давхар барилга барьж байгаа. Энэ манай барилга маань А, Б, В гэсэн блоктой. За энэ блокнуудаасаа юу яана? Энэ 5 давхар чинь дээш ингээд 20 давхар болтол юмнаа. Одоо бид нэр ихний 5 давхар авцгаа утсан захиалга авна гэд авчиж байгаа шүү дээ. Тэнгуудаа одоо нэг компани хууль эзэнгүүгээр та ингээд манай байр захиалга авцгаа 30% төлөөд тэгээ сар болгон 3 саяыг 2 саяыг төлөөд 5 жилийн хугацаатай. Тэгээд та 5 жилийн дараа таны барилга ахилтанд орчин та барилгаа нөгөөд орох боломжтой гэсэн мөртлөө одоо ингээд тэрэндээ орж чадаагүй 10 20 жил болж байгаа 5 6 жил болж байгаа хүмүүс байгаа байхгүй. Тэнгууд энэ залилж байгаа тэр нөхдүүдийг л бид нэр үгүй болгох хэрэгтэй байхгүй. Тийм залилж байгаа нөхдүүдийг мэдээж хуулийн хариуцлага хүлээх шүү дээ. Хамгийн чухал зүйл бол хуулийн хариуцлага хүлээгээд одоо жишээ нь яалч гэдэг юм уу тийм зүйлийн үхч одоо бусад одоо адилхан бизнес хийж байгаа тийм барилгын нөхдүүд байгаа даа шүү дээ. Энэ эдэд нь харуулах хэрэгтэй байхгүй. Ийм юм хийвэл ингээ яал авчихсан юм. Тэгэхгүй одоо тэр ингээд ливер хийгээд яваад байгаагаар уучаа ямар ч хууль шийтгэл янз бүрийн юм авахгүй явж байгаа юм шүү дээ. Тэр ингээд хуулиар тэр эдийг л одоо айлгах хэрэгтэй байхгүй. Айлгаж дахиж тийм зүйл хийлгэх ёсгүй болтол нь бусад хүмүүст нөлөөлөх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй манайхан ч ямар ч одоо мэдээж хууль байгаа шүү дээ. Бүхэлдэн тэдэн саяар бүхэлдэн хүний нэг амьдралыг ингээд лөвөртэй даваа явуулсан хүн зүгээр надтай ингээд миний хажууд хоол идээ сууж байгаа. Тэр ингээд хуулийн дайлгаа байгаа шүү дээ. Манай хуулиас хангалттай хэрэгтэй юм. Хуулийн хариуцлагыг хүлээлгэх хэрэгтэй байхгүй. Хариуцлага өндөр хүлээлгэх хэрэгтэй. Одоо солонгост бол хариуцлагыг маш амар хүлээлгдэг шүү дээ. Хүлээлгдэг шүү дээ. Тэгээд хүмүүс найгаад хуулиндаа л одоо энэ 50 60 сая хүмүүс ч хуулиндаа захирагдчихс л яг ингэж явж байгаа шүү дээ. Хууль яг Монголыг байсан бол бүр юу Монголоос
цааш болсон байгаа шүү дээ. Нилийн ямаа амгт хүмүүс шүү дээ тий. Тэгээд эдгээр чинь нэг зохиж чаддгүй шүү дээ. Зүгээр л арилаад хин их чанга арилгаа юу л энэ хууль байгаа шүү дээ. Хамгийн хуулиар тий. Тэр бол зүйл бас юу яаж болох бах тий. Системд оруулаад тэгээд тэр барилгуудад нэг юм стандарт тогтоож өгөөд танах яг ийм хэмжээний бүтээн байгуул бий болгочоод тэгээд эндээсээ ийм болтлоо тэдэн хүнээс захиалга авнаа. Яг Монгол бол наа стандарт ч байгаа. Байгаа. Одоо зүгээр ингээ хамаагүй хүнд ингээл юу авч чадахгүй шүү дээ нар чинь. Өмнө мэдээж тэр чинь тодорхой хэмжээний том төслүүд хийцэн гарууд байгаад байгаа байхгүй. Шинэ хүмүүст одоо жишээ нь тийм том газрыг өгөөд шууд барилгах чинь бас ер нь юу шүү дээ. Өмнө том төслүүд хийцэн тийм гарууд нь өөр хийгээ. Тэр чинь одоо ингээд шин залуучууд одоо тий шин ингээд компани үүсгэх гэж байгаа залуучууд боломж олдохгүй юм шүү. Бид нэр бас шин залуучуудаа дэмжиж тэр хүмүүстээс боломж олгохгүй бол зөвхөн тэр том компани гэж хандаад тэр том компанид хамаагүй боломж олгоод харин тэгэл энэ Монголын яг баян ядуугийн ялгаа танилхуугийн ялгаа болчиход байгаа байхгүй. Тэгээ ингээд жоохон шахагдаад бүрх юмтай залуучууд тэгэл мөнгөтэй хүмүүс л хамаг юмыг худалдаж аваад. Зүгээр л яг тэр залуучуудад боломжийг олгож өгөөл стандарт юуг нь тавьж өгөөл хяналт шалгалтыг бүр маш сайн тавьж өгөөл. Тэгээ ер нь бол юу тийм жижиг хаус нэг юунууд цослонгийн байшин байдаг шүү дээ. Тийм байшингуудыг бол монголчууд зөндөө их барьж байгаа юм бэл тийм яг тийм шин залуучууд ч гэх юм уу те. Тийм хүмүүс ингээ гоё нэгдээд амар их тийм цослонгийн байшин болсон дээ. Гэтэ чи одоо ингээд яг барилгын мэрэгжлийн хүн шүү дээ. Чи Монгол очиод яг апартмент амьдрах уу? Эсвэл зүгээр хувийн одоо тий амны орон сууцнд амьдрах уу? Би бол хувийн гэж боддог байхгүй. За манайха мэрэгжлийн хүн бас нэг өөр өндгөөд ярьж байгаа шүү. Миний бодлоор ингэж боддог байхгүй. Монголд бол нэг өндөр барилга бол хэрэггүй гэж боддог байхгүй. Ийм шаардлагагүй. Амар том газар нутагтай байж тий. Зүрийн Солонгос шиг яг нэг 5 давхрын планууд байвал худалдан авах чадвар ч илүү тэг гэр хороолж багасах боломжтой байхгүй. Тийм үнэтэй барилга барьсан дээр чинь нэлээд өндөр зардлаар баригдаж байгаа. Тэрийг чинь бас авч чадах хүн байгаа, авч чадахгүй хүн байгаа. Тэгээ удаан баригдаж байгаа. Манайх чинь тэгээд тэрийг авахын тулд 20 жил дизайн төлөөд хөвгшрөөд тагтуулээ те. Ингээд хошин байдлаар гэж бас. Өөр энэ миний бодлоо зүгээр хүмүүсийг зүгээр тархин амар угаасан байхгүй. Хүн те ингээд байшин байр бол гоё. Хашаа байшин муухай гэдэг зүйлийг ингээд амар хонс орчуулсан гэр хороол гэдэг зүйлийг гаргаж ирээд түүнээс биш одоо ингээд Солонгос улсад энэ өндөр хөгжилтэй оронд ингээд харахад ингээд тий хувийн хаустай хүн бол илүү баян шүү дээ. Одоо тэр нэг мод гэдэг нэг пэйж хуудастай ах байдаг шүү дээ. Модын заалчууд гэдэг гоё ингээд тусалт хийгээд энийг ингээд жоохон өөрчлөлт хийгээд ингээд гоё. Тэр ах чинь бас нэг юм ногоон зээлийг амар гоё сурчилж өгдөө шүү дээ. Тэрнээс ингээд хүмүүс гоё хашаа байшинтай амар гоё амьдрий. Хашаандаа гоё амьдрий. Тэнгууд би бас бодоод байгаа байхгүй. Өөр манайх байрлал битгий шуурасаа. Зүгээр хашаандаа байгаа хашаагаа л гоё болгоо. Амар өрдөлтөө байхгүй. Хашаандаа 9-10 харьцаатай байшин барьсан хүн. Тэр метр квадрат нь орог 100 м квадрат хэлж байгаа шүү дээ. 100 м квадрат байшингаа 0.5-ийнхаа газартайгаа тушааж өгчөөд урчлагаанд нь өгчөөд өөрөө 36 м квадрат орчиж байгаа байхгүй тэр хүн. Гэхдээ тэр энэ нэг тэр хоолоо бохрой хоолооч гэдэг юм уу халаалт гэдэг юм уу те энэ эдийг яг шийдчих юм бол уулна гоё ихгүй те. Одоо тийм гоё мини маркет гоё шийддэг болсон. Шийдээд байлаа харин те. Гэтэ нөгөө нэг яг бүхэн яг тэрийг авч чадахгүй байгаа байхгүй яг шийдвэрлэх жоохон аргагүй те бид нэр өөр эднийхээ унгацсан тэгээд манайх чинь хоёр хогцсон. Нин ядуу хит баян яг ингээд дундаж байгаа. Баян гэдэг зүйл зүгээр хит баян болсон. Хит баян хит ядуу болчиход байгаа. Тэгээд бас ингээд одоо яг Монголыг яг ингээд хөгжүүлэх энэ залуучуудад би бол тэгж бодод тийм хөгжүүлэх залуучууд Монголд юм хийгээд үзсэн. Тэгээд дарамт их ирсэн татварын дарамтууд энд тхий өөр шиг их орсон. За зүгээр ингэж яхаар гадаад яваад тийм. Үнэхээр боловсролтой үнэхээр дуртай залуучууд Монголд тэгж нөгөө намайг дагаж долгон чадахгүй. Тэгээ буруу шийдвэр гаргах хүмүүс эсэргүүцсэн шүү дээ. Чи яг ингээд гоё яг барилгын талаар ингээд яг ингээд чи өөрөө гоё болцсон байж идэг. Тэгэхэд би энэтэйс нь те зөвхөн тэрийг ашиг гэж хараад наа бетоныхоо зурагнаас тооны хас гэдэг юм уу наа өргөн багнаасаа тэдний метрийг халсан.
Ингээд ингийн бол чам стресс гэж байгаа шүү дээ. Тэр юмгууд нь тэр чанаргүй юм би ингэж оролцож байгаа нэрийг татаад зүгээр л гадагшаа явъя гэгээд бид нар зүгээр гадагшаа явах шуугам нийгдэж эхэлж. Одоо эсвэргээр бид нар бүгдээрээ эх орондоо очиод гоё хөгжүүлээд тэгээ сонгуультай маш идэвхтэй оролцоод гоё өөрсдийнхөө яг хэмжиж байгаа үнэл дэмжиж идэхгүй бол өөр 5-3 цаасанд болоод сонгуулаа хүчдэг. Тэрнээсээ бол бид нар өнөөдөр хохирж байгаа. Тэгээд хүмүүсийн хандлага айгуу чухал юм лээ. Хандлага гэдэг зүйл. Одоо жишээ нь бодолтой имлэгт цаг авахын тулд ажлыг одоо үйлчлэгч ихж байна шүү дээ. Тэр ихчид нэг 20,000 төгрөг өгчих юм бол шууд нэг хідэн шатаар дээшээ нэг юу яаж гүүгээд нэг юу яачдаг. Хоочроогүй болдог ч юм. Ингээд тэр арт хэцүү байгаа юм шүү дээ. Манайх эмнэлгийн хөрөлцөхгүй л байгаа л гэж имлэг байна. Одоо бүхэл юу тийм болчихсон шүү дээ. Одоо жишээ нь нэг зогсоолын юу хийдэг харуулах хүртэл нэг 5,000 10,000 өгч юм бол заах таавар их оруулцдаг ч юм уу. Яг ийм болцсон байдаг гэдэг байгаа байхгүй юу? Энэ тийм угаасаа байсан л да нэлээ. Тэгэхээр чи энийг одоо жоохон ондоо болгож ийш бас хичнээн нэг сонгуулаа сайгууд улс төрийн хүмүүс лөө ингээ хамаг юм яг уу чих нь бас буруу шүү дээ. Бид хэдийн бас хандлага бас байгаад байгаа байхгүй яаж ч утсан. Одоо жишээ нэг хизээлээ нэг даргооны тэнд нэг амар гоё нэг шилэн нэг буфет нэг одоо энэ Солонгост дэвчтэй нэг амар суудаг нэг автобус зүйл ингээ тим юм барайл маргааш нь хаг зөхөө айцсан байгаа юм чинь. Манайх тийм хандлага тэгээ одоо жишээ нь бодлоо нэг хүүхдийн тоглоомын талбай байлаа гэж бодоход тэнд хүмүүс шээгээ зогсож шүү дээ. Одоо тэгээд Солонгос болохоор нэг юм байна. Өдөө хөөдрөлж орон болохоор хийж байгаа бол ахalta. Ингээд CU GS мэт ороход гадаадын нэг ч их юмсан байхгүй тий. Тэгээд Солонгос улс ч одоо за энэ чи хэлсэн шүү дээ. Одоо чинь энэ тэнд амьдарч байгаа хүмүүс нь Samsung-ийн утсаар л барина Hyundai-гийн машинаа л ундаг тийм. Гадаад одоо Солонгостод биш ондоо улсад амьдарсан ч гэсэн. Тэнгүүлээ Солонгос ч яг нөх хэцүү үедээ гадагшаа хүмүүсээ явуулахаа болцсон. Хаацаг хийлээ. Яагаад гэвэл мөнгөнийхөө урсгалыг гадагшаа биш дотоодынхаа аял жуулчлал хөгжүүл гээд хилээ хайбар хааж ирсэн гэсэн. Бас нэг бүр эдийн засгийн уналтанд ороод араа дэргэдээсээ хүртэл юм авч ирсэн гэдэг. Тийм амин ихтэй хүмүүс ч одоо тэгээ. Манайхаас яг тийм болмоор байна л да. Солонгос ирээд гоо ингээд хөгжилтэй болж исэн тий. Тийм хөгжилтэй зүйл юу байна? Анх ирээд нь чинь идэхгүй чадахгүй байж чад их онгоод нэг ордог шүү дээ хүн чинь. Онгоо гэвэл зөндөл л шүү дээ. Тэрнээс нэг хоёрыг дордоо чадахгүй зөвлөгөөл. Жишээ нь одоо дэлгүүрээс одоо тамхи байна уу гэхийг тамхи одоо тамбай явуусаа явж гэдэг юм уу тий. Байна уу гэдгээр нь чиш таа. Угаасаа байна уу гэдэг чинь одоо монголоор юу ондоо утга байхгүйс нэг л утгатай шүү байна уу. Яг тэгж бодонгуутлаа энэ яг байна уу гэдэг үг юм гэж. Манай нэг ах юм маань анх ирээд бид нар чинь нэг ах иш нэрээр л ирж байгаа шүү дээ. Нэг ах юм маань нэг танилын хүн Монголд ирлээ. Тэгээд аханд ажил байна уу гэж гаргалаа. Тэгэл гаргачаал арай нөгөө их чи баян сонсох гол биш чинь угаасаа тэр хүн угаасаа нэг өдөр яжсан чи баян болсон та хөөд байгаа юм чи. Нөгөө баян сонсох гол орой очиад хоод идэж их чи ярьж шүү. Их чи өнөдөр Солонгос нэртэй болсон тийм. Оо за хаа хин гэж юм гэдэг чинь. Ань чинь нэрээ мартдаг бол Шибал нэдүү шакин. Тэгээд бүр идэгөө мэдээж. Тэгээд угаасаа Солонгос ингээд бас тий бид нар бас талархаж амьдрах хэрэгтэй. Тийм шүү дээ Солонгос гоё өгөөчтэй болсон. Өгөөчтэй тэгээд хичнээн ингээд хэдүүлээ гоё хараа ажил хийж байгаа ч гэсэн тэр энийг хэсэгхэн хийгээсэй л гэж боддог байхгүй. Тэр нэг одоо цаашдынхаа амжилтанд хүрэхийн тулд нэг гүүр болгож ашиглаасай тий мэдээж ингээ хараа ажил хийж байгаа. Гэтэ энийг нэг тийм муухай би бол тийм муухай зуухай гэж боддог байхгүй. Яалаа тийм зүр нэг тийм хэсэгхэн зураг хийж байгаа. Ингээ миний нэг цаад одоо нэг шатанд аваачих нэг лифт юм уу гэж боддог байхгүй. Тийм шүү. Угаасаа бид нар хүнд хэцүү даун туулж ижил бид нар өөрөөсөө сэтгэлийн хад суун. Тэгээд манай подкастыг үзсэн. Ингээд үзэгч түмэндээ ингээ гоё баярлаа гэдэг үг хэлээд тэгээд чи бас хэлмээр байгаа зүйл дутуу гэсэн би асууж чадаагүй зүйлээ чи хэлээч. Тэгээд Солонгост амьдарч байгаа залуучуудад хандж хэлэхэд энэчнээс бүгдээрээ яг ингээд суулгаж авах
тэ мэдэж авах зүйлээ бүгдийг мэдэж аваад Монголдо очоод Монголоо гоё хөгжүүлээ. Монгол залуучууд бол үнэхээр генсэтэй. Бидний их орноотой хөгжүүлнэ. Айгуу мундаг хүмүүс шүү дээ Монгол хүмүүс ч. IQ нэлээд өндөр шүү. IQ нэлээд өндөр. Би тэгэл энэ тэнд явж байхдаа бол манайхан ч нэг солиотой юм шиг одоо жишээ нь октод нь ч юм уу залуучууд ч юм уу тий. Чи өстэй амар солонгосонтэй амар адилхан гэл нэг тэр нэг гоё юм шиг санагдаад байна шүү дээ. Надад бол тийг санагддаг байхгүй. Одоо жишээ нь солонгосон намайг чи яг өстэй солонгосонтэй адилхан байна. Чи нэг бол тийм Японтай адилхан байна ч гэдэг юм уу. Тэгэхээр би гүү би Монгол би дандаа тэгдэгсэн гоё үнэхээр дургууд нэг тийм. Зарим ингээ баясаад тий энийг л би солонгосонтэй амар адилхан гэсэн намайг гэл. Тэгэхээр чам тэр говийн партиг адилхан гэж хэлдэг. Намайг л нэнтэй адилхан гэж хэлгээр байна. Чаваг нэг химлээ. Мөн тийм. Хоёр адны тэнд очиж байгаа юм да. Тэгээд тэр хоёр тэгтээ жоо муухагаар тэгдээд байгаа. Чи нэр амар адилхан юм аа. Хагалгаанд орсныхан дараа нүр амар адилхан гоостэй. Тий, яг хагалгааны дараа. Харин хүн болгоно. Тэгтээ хамаатан биш үү? Танихгүй юу? Тэгээ танихгүй гэдэг одоо Монгол очихоор уулзсан да гэж боддоо. Ахид дээр нэг цосоо өгөөд нэг дээд шинжилгээ өгөөр үзье. Тэ юмыг яаж мэдгүй. Тэгж одоо би бас ахыгаа бас нэг илдээ дотоогоор ярихгүй байлаа бодлоо хэлсэн. За иргэн үндэсээ энэ хүрээд манай подкаст өндөрлж байна. Өнөөдрийн бидний оролцоогыг хүлээн авч үнэхээр гоё халуун яриа өрнөсөн мэрэгдтэй маш их баярлалаа. Тэгээд бодохгүй болох ч байгаа. Тэгээд гэр бүлд наад цагаар сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээд манай подкастыг ивент гэж ажиллаж байгаа. Ингээд One Star гэж хаан толгон байгаа. Тэгээд One Star-ийнхаа гарын бэлгийг танах ч одоо яар санхүүжилттэй өөр байна гэж өөр яриад идэх хэрэгтэй. Манай подкастыг үзээ та хүмүүс сэтгэлдээ комментэнд бичээрэй. Тэгээд миний одоо хөтлөгч миний хувьд тий анх удаа ингээд хөтлөж байна. Тэгээд алдаатай оноотой зүйл гарсан бол та бүхэн маань хэлж өгөөрэй. Тэгээд бид хүмүүстээ алдаа оноогоо засаж улам сайжруулад улам чимааруулж явах болно. Тэгээд их үндэстэй дараагийн дугаар хүртэл түр баяртай. За баяртай.